За өнөөдрийн бидний энд ирсэн байгаа энэ газар бол Энэтхэгийн эртний Магад улсын нийслэл Ражгир хотын хотын төв хэсэгт байгаа. Энэ уулын доор бол халуун аршин байгаа. Халуун аршинаас дээшээ яваад тодорхой нэг 100 орчим метрийн газарт бол Махакашшапын бяцлал хийжсэн агуудаар сая бид нэр очсон. Тэгээд тэндээсээ дээшээ ингээд уулаар дамжаад ингээд доошоо ингээд яваад ирэхэд замд бол янз бүрийн хиндүү шашны жин шашнууд сүм хэд байгаа. Тэрнэр өнгөрөөд ингээд доошоо буугаад ирэхээр энэ агуу байгаа. Энэ бол Савтапани Cave гэдэг нэртэй, Савтапани нэртэй энэ агуу байгаа. Энэ агуу бол ямар ч учиртай юм гэхээр одоо бас 2500 жилийн өмнө бурхны нэрвэнд орсны дараа Махакашшап тэргүүтээ 500 архан туудад чуулж энэ агууд чуулж бурхны айлдсан сургаал намыг онл практик хослуулна хайлж яг бурхны заасан сургаал нам яг энэ шүү. Энэ бурхны айлдсан судрууд 84,000 судруудыг бүгдийг энд нэггүй бүгдээрээ тэр нэг хүн онцгойлно чанга дуугаар тэр судрыг дуудна хайлж 499 гэгэрсэн архантууд бурхнаас сонссон архантууд тэрийг нь баталж за яг энэ бол энэ бурхны айлдсан судар мөн шүү гэдгийг ингэж хайлж ингэж хойш үйдүүлдүүлсэн тэр бурхны сургаал номыг хайлсан анхны номын хайл болсон ийм газар юм аа. Тэгэхээр өөрөөр хэлбэл бурхан багшийг нирван дүрд орох үед Кушанагард нирван дүрд орох үед Махакашшапын дэргэд дагуулж ирсэн 500 лам хуургууд дотор нэг настай хуург байсан. Тэр хувраг бурхан багшийг нирван дүр орсныг сонсоод баярлан дэвчж ховцсаа окторгоо шидэж энэ хуургийн тийм ээ энэ бурхны тэр Винай усыг даахад хэцүү байсан. Ингэж болохгүй, тэгж болохгүй гэдэг бэрхшээлтэй 227 тэр сахирыг сайх хэцүү байсан. Энэ бурхан таал бол хэдүүлээ дураараа болж дуртай юмаа хийцгээе гэж ингэж орилж гүйсэн байдаг. Тэгэхээр энэ үйл явдлыг Махакашшап хараад ийм хүмүүс гараад эхэлж байна. Бурхан багш дөнгөж нэрвэн дөрвсөн ийм үед ийм хүмүүс байгаа юм чи удахгүй ийм хүмүүсийн тоо их олон болно. Ийм хүмүүсийн тоо олон болоод ирэхээр яг үхээр бурхны заасан бяцлаглуудыг өөр өөрсдийнхөө шашны өөр өөрсдийнх нь хүссэн зүйлээр өөрчилж ер нь тэр бурхны сургаал ном цэвэр ариунаараа дэлгэрч асар гайхамшиг шийдлхааны үндэслэлтэй монхогдол байхгүй тийм ээ мөх сүсгийн зүйл байхгүй энэ гайхамшиг сургаал ном дэлгэрч байх үед яасан бэ гэхээр тэр Энэтхэгийн ухаантай арт том тэр чигээр бурхны заасан сургаал номыг дагж жин шашинтай хүмүүс, хиндүү шашинтай хүмүүс бол амьдрахад хэцүү болсон. Тэдний арт том сүтгээ байлсан. Тэгээ ийм хүнд байгаа нөхцөлд жин шашинтай хиндүү шашинтай лам нар яасан бэ гэхээр ядаж хоол ундтай бай. Ядаж эдний лам хувраг хувцсыг өмсчээд эдний юун дотор орчих юм бол ядаж хоол ундтай байх юм. Сайхан хаад ноёд тэргүүтэй хүмүүс нь хоол ундаар сайхан дайлд юм байна. Тэгээ сайхан сум хийд оромжтой байд юм байна. Тэгэхээр энэ дотор ядаж хоол ундтай амьдрий гэдэг орж ирсэн лам хургийн хувцсан юмсаад худлын югаар орж ирсэн ийм лам хургууд байсан жишээ бол энийгээр харагддаг. Гэхдээ тэр хүний ингэсэн үйлдэл бол бас сайн болсон. Ер нь ухаантай хүний хувьд бол ямар нэгэн муу явдлаас болоод хямраад тэгээд тэрнээс доошоо явдаг. Харин муу үйл явдлыг ашиглаж өөрийнхөө сайныг хөгжүүлэх, өөртөө ашигтай сайн зүйлийг хөгжүүлэхэд тэрийг ашигладаг үйл явдал тохиолдол гардаг. Харин энийг яасан гэхээр Махакашшап энэ үйл явдлыг хараад ийм үйл явдал утахгүй ийм хүмүүс олон болж бурхны заасан сургаал номыг онл практик хослуулна сайхан гайшгүй зүйлийг бол энэ хүмүүс дураараа өөрчилнө. Өөрөөр хэлбэл эдний бурхны заасан бяцлаглыг өөрийнхөө хиндүү жин шашныхан шашны зам үед мянган юмтай хольж утгаад тарин баримтайгаа хольж утгаад ингээд өөрийнхөө юунд ягаад өөрийнхөө шашны хүмүүс тааруулаад ингээд өөрөөр хэлбэл үйлчлүүлэгч нартай тааруулж өөрчлөлт ингээд ингэж явснараа бурхны сургаал номыг бол устгаж практикийг нь устгана. Мөн бурхны заасан гайхамшигтай сургаал судар номуудаж гэсэн бас мөнний өөрийнхөө шашны хүмүүсийн сонсох дуртай зүйлүүдийг тэрэнд холж утгаад таринтай холж утгаад эртний ведийн янз юмтай холж утгаад зан үйлтэй холж утгаад ингээд бурхны сургаал номуудыг бурхны нэр дээр судар зөндөө зохиох энэ маягаар бол бурхны сургаал номыг өөрчилж ингэж устгах гэдгийг мэдсэн учраас бурхны дэргэд тэр үед байсан гэгэрсэн архантуудыг суулуулад яг ийм үйл явдал боллоо. Хэдүүлээ бид бүгдээрээ бурхан багшийн дэргэд заасан бяцлаглалын Анапаны багшаас иргэдэд бяцлаглалын яг цэврээр нь заалгаж тэр бяцлаглаараа бид нэр гэгэрсэн. Тэгэхээр тэр бяцлаглалын хойч цэврээрээ үлдээ.
одоо цэвэр заасан бяцлаглалын яг энэ бяцлал шүү, энээс өөр одоо юм нэмж болохгүй шүү гэдгийг өөртөө бяцлаглаа хийсэн зүйлийг хойч үед яг тэрийгээр дараачийн багш нарыгаас гэсэн яг ийм л зүйл заагаараа энээс илүү юм нэмж болохгүй, хасч болохгүй, нэг заагаараа бяцлаглалыг заах аргыг зааж өгье. Мөн онлайн одоо байсан ганжуурын судрууд бурхан багшийн айлцсан тэр Типотека ганжуурын судруудыг бол бүгдээрээ сайхан яг ингээд хамтаар бид бүгдээрээ чэйжсэн, бүгдээрээ чэйжээр мэдж байгаа болсод энийг ягаад хойч үед яг ингээд шавнартаа яг энийг цаашаа авч явах хэрэгтэй шүү гэдгийг одоо захиж үлдээ. Тэгэхээр энэ арга хэмжээ яралт авах хэрэгтэй гэж одоо тохирсон. Тэгээд энэ бурхан багшаад Кушинагарт ийм үйл явдлыг тохироод тэгээд хаана энэ үйл ажиллагаа зохион байгуулах вэ гэсэн тэр үед энтхийн олон улс орнууд дотроос бидний одоо ирээд байгаа энэ бол Магада улсын нийслэл одоо Ражиг хот байгаа. Магада улсын Магада улс их хүчрэх улс орн байсан. Энэ үйл ажиллагаа явж байхад ямар нэгэн бодол Магада улсын хааны одоо хамгаалтанд ор ажиллах юм бол ямар нэг саад бий болохгүй гэдгийг ойлгоод тэгээд одоо яахад нь бол тэр үед Магада улсын хаан бол Бямбасар хаан эцгийгээ хөнөөсөн Ажаа Садруу гэж хаан байсан. Ажаа Садруу бол сүүлд бол бурхан багшаас бол өөрийгөө хийсэн нүглийг бол асар их ойлгож, ухаарч, асар их гэмшиж тэгээд түүнээс бурхан багшийн нэрөнд орсноос хойш бол ерөөсөө амьдралынхаа эцсийн мөч хүртэл бурханы сургаал намыг дэмжих үйл ажиллагаанд их оролцсон. Тэгээд энэ одоо бидний хойно байж байгаа энэ Савтапааны агууг бол хаан бол өөрөө энэ агууг бий болгож энэ 500 гэгэрсэн одоо лам хуургууд энд амьдарч 2 сар гаруй одоо бурхны айлцсан ном сургаалыг 84,000 номын цогцыг дараалал нь хайлж одоо хойч үед нүлдэх эдитлэх тэрийг одоо уртын судрын уртаар нь богины судрын богиноор нь ингэж одоо дотор нь ангилж эдитлж ингэж сайхан одоо яах ажлыг бол 2 сар хийх нөхцөлийг энэ сайхан мөрдүүлж энэ агуу бий болгосон. Энэ одоо агуун дээр одоо бид нэр яриад байна. Одоо харахад бол энэ агуу 2500 жилийн дотор одоо газар хөдлөлт тодорхой хэмжээгээр нураад зарим хэсэг нь дарагдсан байна. Зарим хэсэг нь дотгошоо ороход цаашаа нэлээд гүнзгий асар том агуу байсан бол ойлгомжтой юм байгаамаа. Тэгэхээр энэ агуу дээр анхны ном хайлалт болж Ажаа Садруу хааны одоо хамгаалтанд ор 2 сарын турш одоо Ажаат одоо хин Махакашапын удирдлаганд ор Ананд Упали тэргүүтэй 2 одоо арханд бол Упали бол Вина аймгийн судруудыг бүгдийг нэггүй одоо чанга дуугаар хайлсан. Тэгээд 499 архантууд бол саад яг одоо Вина судар болгоныг ингээд за зөв яг энэ шүү. Энээс өөр одоо нэмж болохгүй хасч болохгүй. Яг бурхан багшийн амнаас ийм байхыг бид нар сонссон. 499 хүн сонссон. Упали бас сонссон. Тэгээ Упалийг айлж байгаа яг зөв байна. Яг одоо Вина судар дээр ийм байх хэвээр энэ дээр юм нэмж болохгүй хасч болохгүй гэдгийг ингээд эдитлж сайн ингэж одоо редакторлж дуусгасан байдаг. Дараа нь бол одоо Судрын аймгийг бол Ананд бол одоо энэ дээр одоо энд ирж айлцсан. Гэхдээ Анантай холбоотой бол сонирхолтой түүх байдаг. Анх удаа энэ Махакашап одоо энэ үйл ажиллагаа зохион байгуулахаар болоод ингэхэд бол энэ одоо үйл ажиллагаанд бол бурхан багшийн одоо айлцсан сургаал судар номыг бүгдийн одоо практикийн тогс эзэмшсэн гэгэрсэн архантууд мөн бяцлаглалын одоо онлайн одоо тогс эзэмшсэн дандаа архантууд гэгэрсэн хүмүүс орохоор болоод ингээд хүмүүсийг бүртгэж эхэлсэн. Тэгээд 499 дэх хүнээ бүртгэж эхэлж байх үед тэнд байсан архантууд бол бүгдээр санал нэгтэйгээр Ананд байхгүй болохгүй. Ананд бол бурхан багшийн дэргэд бол амьдралынх нь одоо сүүлийн 25 жил одоо 25 жил бол бурхан багш айлцсан сургаал юм хажууд нь байж бүгдийг сонсож зээжлэж тогтооснос гадна бурхан багш одоо 45 жилийн сургаал намаалах урдах 20 жилийн туршид өөрийнхөө айлцсан бүх судруудыг Анандад дахин давтаж хэлж бүгдийг одоо тогтоолгосон байдаг. Тэгэхээр Ананд шиг одоо бүгдийн төгс мэдэх бүр одоо үг үсэх тийм ээ бүгдийн одоо мэдэхгүй одоо алдахгүй мэдэхгүй бол андаас өөр байхгүй. Тэгэхээр Ананд бол заавал байх ёстой гэсэн. Тэгтэл бурхан багшийн одоо Ананд бол одоо цэвэр хүн биш байсан. Ягаад гэвэл Ананд бол гэрээс гараад бурхан багштай одоо уулзаад 25 жилийн өмнө анх уулзахтаа бол бурхан багшийн ном сургаал сонсоод Широтапана гэрэл анхан шатанд хүрсэн. Тэгээд дараа нь одоо бурхан багш өөрөө Анандад хүсэл тавьж өөрийнхөө шадар одоо шаваар томилсон. Тэгээд шадар шаваар томилж явах үед бол энэ үйл явдал юу болсон гэхээр бурхан багшийн хэлсэн одоо миний дэргэд одоо байнгын хамт байдаг сайн шадар туслах хэрэгтэй байна. Одоо энэ зүрийн зорилготой хүмүүс миний шадар туслах болоод тэгээ заримдаа ингээд миний заасны дага байхгүй ийш тийш орхиод явчихж байна. Тэгэхээр одоо байнгын хажууд яг тэр бурхан багштай уулзах гэж ирж байгаа хүмүүс асар их байна. Зөвхөн хүмүүсүүд тэгэл тэнгэр одоо брахман нар хүртэл ирдэг. Тэр бүх хүмүүсийн ирж байгаа үйлүүдийг програмыг сайхан зохицуулж одоо маш их сайхан зохион байгуулах чадвартай тийм хүн хэрэгтэй. Тэгээ тийм хүн хэрэгтэй байна гэд Ананд бурхан багш анханасаа бол Анандыг бол чадна ганц чадахгүй Анандыг бол мэдчихсэн. Тэгээд одоо хувргуудынхаа тунд зар тараасан чинь одоо Махакашап тэргүүтэй
Махан Монголаана шайрыг будад тэргээд бүх одоо бурхан багш шавнар мундаг шавнар бүгдээр бий болоо гэсэн. Тэгэхдээ Ананд бол юм хэлэхгүй чимээгээр суугаад байсан. Тэгэхдээ бурхан багш Ананд чи юу бодож байна гэсэн. Тэгсэн Ананд гоо тэгээ та анханасаа л намайг болно гэдгийг та мэдж байгаа. Тэ надад таарах ёстой хүн намайг гэдэг мэдж байгаа. Тэгтээ надад бол тань тавих тодорхой 8 болцол байна. Тэр болцлыг та биелүүлнэ гэвэл би таны шадар туслах болж болох юм а гэдгийг бол Ананд хэлсэн. Тэгээд тэр 8 болцлуудын дотор юу байдаг вэхээр бурхан багш одоо хэрвээ Анандыг ийш тийш явсан үед хэн нэгэн судар ном айлдах юм бол Анандыг одоо ирэх үед дахин давтаж одоо тэрийг айлдах ёстой. Гэх мэтийн одоо ийм 8 болцол одоо өөрөөр хэлбэл бурхан багшийн шавнар дотор бурхан багштай уулзсан хорвоогийн тэнгэр брахма хүн дотор Ананд шиг бурхан багшд болцол тавьж байсан хүн Анандаас өөр бол байхгүй юм байгаамаа. Тэгээ Ананд бол бурхан багшийн шадар шав болж ингэж олон жил ингэж явж Анандын нэг гайхамшигтай нь бол ерөөсө бурханы айлцсан юм болгоныг одоо орчин үеийн одоо рекордлж байгаа машин шиг бол тэжигтэл нэггүй усаа тохгүй бүгдийг чэйжлэх асар их мемори сайтай ийм мундаг хүн байсан. Тэгээд Анандыг сонгохоор болсон. Тэгсэн чинь Ананд бол Шурута панна байсан. Гэгэрсэн хүн байгаагүй. Тэгэхэд нь одоо тэр одоо энэ үйл ажиллагаа энд юу болохоос 15 хоногийн өмнө бол Маха Кашяп бол Анандыг за чи бурхан багшаас одоо айлцсан бүх судруудыг чи бүгдийг мэдж байгаа. Бяцлаглалын арга техникийн чи гайхамшигтай мэдж байгаа. Чамаас одоо заалгаад чамаас ном судар сонсоод олон мянган хүн гэрэл хөрсөн. Одоо чи яваад одоо бүх юм мэдж байгаа хүн юу яах вэ? Бяцлаглаа хийж байгаа гэгэрчээр хүрээ тэр одоо 15 хоногийн дараа шиний 15-нд тийм ээ бурхны одоо айлцсан сургаалын хайлах ажил эхлэе шүү гэж хэлээд бяцлал хийлгэхээр одоо энэ Ражгир хотын аль нэгэн агуур явуулсан байдаг. Яг судар дээр бол аль агуунд бол бяцлалсныг бол ховор байдаг. Миний ботхоор бол өнөөдөр миний очисон тэр Гижакут уулын доор байгаа агуу бол тэр Махан Монголын агуу бол хаяа бас Анандын агуу гэж нэрлэгддэг. Тэр агууд сууж бяцлалсан болоо гэж бодож зарим эдэмтдийн юундаар бол би санал нийлдэг. За тэгэхээр тэр агууд бяцлал хийсэн, Ананд бяцлал хийгээж эхэлсэн. Онолдоо мэддэг, бяцлалаа яаж хийхээ мэддэг. Тэгэхдээ Ананд юу болсон гэхээр би гэгэрх хэрэгтэй. Би бурхны хотыг архан тодлоо болон гэгэрх ёстой гэж би гэсэн бодлоор гэгэрий гэсэн одоо хүсэлтэйгээр бяцлалаа хийж эхэлсэн. Тэгэл өдржин шөнжин унтахгүй бяцлал хийгээлсэн. Тэгэл би гэгэрх ёстой. Би архан толох ёстой. Тэгэл ингээл бяцлал хийгээлсэн. Тэгэл 14 хонс би гэгэрийг яг одоо цагт биш өнгөрсөн цагт ирээдүйд байгаад байна шүү дээ. Анхаарал нь ирээдүйд. Яг одоо цагт төвлөрөхгүй ирээдүйд байгаад байсан учраас ерөөсөө гэгэрч чадахгүй болсон. Тэгээ 14 дахь хоног болоод ирэхэд бол Маха Кашяп ирж уулзсан. За Ананд юм маргааш одоо ганц өдөр байна. Маргаашны өглөө нар мандахад чи одоо гэгэрч чадахгүй бол бид нар ажлаа өөр хүний аваад эхэллээ шүү гэд. Тэгээд одоо Ананд тэр шүнжин бас бяцлалаа хийсэн. Маш шаргуу бяцлал хийсэн. Ерөөсөө унтахгүй унтахгүй суухгүйгээр ингээд одоо юу хэвтэхгүйгээр бяцлалаа хийсэн. Тэгээд яг өглөө үүрээр ингээд нар мандахын өмнөх нь одоо өөрийг ингээд ажиглахад Шурута панна хэвээрээ байсан. Гэгэрт хүрээ арханд болоог. Тэгэнгүүт Ананд одоо ерөөсөө одоо болохоо байлаа. Одоо амжихгүй байна гэдгийг ойлгоод тэгээд би арханд бишээ. Үннээ хүлээн зөвшөөрч. Би Шурута панна байна. Би гэгэрлийн анх шатанд хүрсэн хүн хэвээр. Тэр үннээ хүлээн зөвшөөрөөд одоо өнгөрсөн цаг ирээдүйрээ анхаарлаа хандуулахгүй яг одоо цагийнхаа үннийг хүлээн зөвшөөрөөд тэгээд 15 хоног одоо бяцлал хэвтэхгүй амархгүй ядарсан учраас дэрэн дээр толгоогоо тавих хажуулдаад дэрэн дээр хөрөх хооронд Ананд арханд болсон. Яагаад гэвэл одоо болтол бяцлал хийж байхдаа дандаа ирээдүйд гэгэрх рүүгээ архан толох гэгэрх одоо Шурута панна байгаа тэрийг хүлээн зөвшөөрөөд тэгээ бяцлалаа хийсэн бол аажимдаа ирээдүйд одоо тэр архан толох юмд явах байсдал анхаарал нь ирээдүй рүү хандсан байсан учраас одоо цагтаа байхгүйс болоод одоо анхаарал нь төвлөрөхгүй байсан. Тэгээд тэрхэн хоромд яг одоо цагийнхаа энэ хүлээн зөвшөөрөөд би гэгэрэл хүрээгүй би Шурута панна хэвээд яг тэр яг одоо цагт анхаарал хандуулаад тэгээд доошоо хөвтөд дээрэнд хүрэх хооронд тэр олон төрөлдөө бяцлал хийсээр байгаад ихэнх үйлээ урсгасан маш жоохон би одоо үйлээ өргөлдсөн байсан. Дээрээс олон төрөлдөө хөгжүүлсэн сайхан бэлгүүнийхээ хүчээр бол тэр 20 минутаар тэр үйлээ өрийг устгаад архан толон гэгэрсэн. Тэгэхээр энэ юу хэлж яах гэхээр одоо бурхан багшийн дэргэд одоо 25 жил Ананд өдөржин шүнжин байж бурханд үйлчилсэн асар их одоо олон хүн тус болсон, бурханд асар их тус болсон гайхамшигтай бурханы тэр олон хүний гэгэрлээс хүрэх буян төвөсөд бол маш гайхамшигтайгаар оролцсон, тус болсон хүн. Гэвч тэгж үйлчлэлээгээд бурхан багш Анандыг гэгэрэлд хүргээгүй. Энийг хэлж ингэхээр бурхан замыг л заадаг. Түүнээс бурхан хин нэгнийг одоо гэгэрэх боломжгүй. Яагаад гэвэл
тэр анандын сэтгэлд үүссэн хэр уртаг тийм ээ анандын сэтгэлд хэрн байгаа тэр сэтгэлийг хөрөөртөг ананд үүсгэсэн тэрийг устгах ажлыг анандаас өөр гадны хэн нэгэн хийх боломжгүй байдаг. Нэгдүгээр тэгэхээр энэ юу хэлж ихэр бурхан нь бол замыг заадаг гэгэрэлд хүрэх ажлыг тэр заасан замаараа та бүхэн өөрсдөө явах ёстой шүү. Хэн нэгэн ичүүдээр чиний сэтгэлийн дотор байгаа там бэр дадуус асуурыг муу үйлрийг чинь устгах нь гэж бодож байгаа бол тэр шиг худал зүйл байхгүй. Харин Випашна бяцлалтаа учирсан хүмүүс азтай хүн. Чи Випашна бяцлалаа ашиглаад Анапана бяцлалаа ашиглах юм бол чи энэ савнгаараа сэтгэлийнхээ үүрэг бүгдийн устгахаар болцоотой нь бол байгаа. Учир чадаагүй хүмүүс бол хэцүү шүү дээ. Яаж явахыг мэдэхгүй. Тэгэхээр энэ нэг төөх одоо хэлж байгаа. Дээрээс нь одоо бурхан ананд бол одоо ингээд бяцлал хийгээд одоо бурхан багш одоо нэрмэнд орохтол ананд бол одоо утахгүй чинь цаг нь болохоор чиний одоо гэгэр цаг ирнэ гэдгийг бол ананд хэлсэн байдаг. Тэгээ бурхан ананд бол тэр үннийг хүлээн зөвшөөрөөд тэгээ хэвтгэд бол бурхануудыг бол тэгээд энэ бас нэг юу хэлдгээр ананд бол осор олон хүнд энэ бурханы заасан бяцлагыг зааж осор олон хүн анандаас бяцлагыг сурч гэгэрэлд хүрчээсэн. Бурханы заасан судар номуудыг бүгдийн ананд цэжилсэн байсан учраас яг бурхан багш шиг уулзсан хүн болгонд бурхан судруудыг нэггүй бурханы айлцны дагуу одоо тэр сайхан нирваны сайхан энергитэй ингэж хүргэдэг байсан. Тэр сайхан сургаал номын сонсоод амьдрал хэрэгж болоод асар олон мянган тэнгэр бурхад хүртэл тэнгэр брахманаар хүртэл одоо андаа сонсож одоо хүн бол олон хүн гэрэл хүрч байсан. Бусдад заах бол их амархан харин өөрөө хийх бол амаргүй байдаг. Тийм учраас зарим хүмүүс тэгдэг. Хүмүүст ингээд заагаад ирэхлээр өөрөө их мундаг мэдж байгаа юм шиг чадж байгаа юм шиг. Хүнд хилээд ингэж заах бол амархан боловч яг өөрөө бяцлах бол амаргүй гэдгийг бол андын жишээгээс бол харагддаг. Тэгэхээр энэ бурхны сургаал ном ямар гайхамшигтай байна. Ямар нэг мухар сүсгийн юм байхгүй. Эцэстээ бурхан багш өөрөө хэлсэн байт. Төмхэй гिचэн атапан аккатарав татагада гэж. Төмхэй гिचэн чийл гिचэн яаж игээд Төмхэй гिचэн атапан шаргуу бяцлал хийгээрээ. Атапан гэдэг нь өөрийнх нь үйл респонсыг устгаараа. Аккатарав татагата. Татагата бурхны хэлж аккатарав гэдэг замыг заасан. Аккад бурхан чамд үүлийн үрийг устгах арга замыг зааж өгсөн. Харин чийл өөрөө замаар явж гэгэрх ёстой шүү. Түүнээс бурхан зам заах төднөөс өөр илүү хийж чадахгүй шүү гэдэг бурхан өөрөө хэлээд байхад бид нар яадаг вүлээ? Бурхан бүх тийм хийгээд өгөн залбираал одоо ингээл тийм өөрөөсөө бөө нүгэл хийчихэл бурхан залбираал одоо бүхэл үрийг босгон арилгаад өгчих юм шиг боддог. Тийм хүсэсгээс цаалах хэрэгтэй. Тэгэхээр өнөөдрийн энэ бидний хойно орж байгаа энэ агуу энэ гайхамшиг газар бол бурханы анхны номын одоо ганжуур данжуурын одоо манай Монголд бид нар файлын хэлэн дээр бурхан багш өөрийнх нь ярьж байсан хэлэн дээр байгаа яг энд одоо энэ ананд тэргүүтэ 500 одоо гэгэрсэн архантуудын хайлсан тэр сайхан хойч үед хамгаалж одоо үлдээсэн тэр судар ном 140 батаар Монголд аваачсан. Эхний 13 батыг орчуулад одоо монгол хэлэн дээр одоо 8-ыг нь хэвлэлсэн, үлдсэн 5-ыг нь одоо тухай хэвлэнэ. Тэгээ бурханы заасан яг одоо энд бас эдэлж хойч үед яг л энэ маягаар бяцлал нь явна шүү гэдэг ингэсэн бяцлал Анапана бяцлалын Монголынхаа арт төмд хүргээд ингээд ийм сайхан үйлийг хийж байгаа. Тэгээд энэ газар ингээд анхны сангайна болсон. Анхны одоо ном хайлах үйл ажиллагаа болсон. Дараа нь бол эндээс явж байгаа одоо маргааш бид нар очино. Вэшали гэдэг хот байгаа. Вэшалиг одоо 2 дахь удаагийн сангайна тэнд болсон. 3 дахь сангайны Патна одоо эндээс холгүй нэг 90 орчим километрт байгаа Патна гэдэг одоо эртний Маурья бол Ашок хааны үед бол 3 дахь сангайна болсон. 4 дахь сангайна бол одоо Шри-Ланк улсад болсон. Эхний 3 сангайна ер нь энтх бурхан багшаас хойших үед бол ерөөсөө дандаа ийм цээжилж явдаг байсан. Цээжээр одоо ингээд багшин цээжлээд, шавьтай цээжлүүлээд, шавин шавьтай цээжлүүлээд тэгээ 3 Типитака, 3 сав аймаг байсан. Судрын аймаг, Винай аймаг, Абидарми аймаг. Тэгээ судрын аймаг цээжилсэн хүнээс Судар Питака, судрыг эзэмшигч. Винай аймаг цээжилсийг Винайдар, Судадар, Винайдар гэдэг байсан. Абидамма Дара гэдэг. Ингээд 3 аймаг гурвангийн одоо цээжилсэн хүмүүс бол Типитака Дара гэдэг байсан. Бид нар та бүхэн мэдж байгаа 2017 онд Монгол залж очсон Гандамала хэмээх Бирмийн мундаг тэр эрдэмтэй лам хөөрөг бол Тибетака 3 сав аймаг гурвангийн цээжилсэн одоо Бирмийн 14 одоо мундаг эрдэмтэй лам нарын 9 дахь тийм байсан тийм хүнийг Монголд бид нар авч болсон. Монголдо бас сайхан ерөөлийг тавьсан. Ирээдүйд Монголд бас тийм Тибетака дараа зөвхөн Винайдар хүн гараасаа тийм ээ Абидармадар хүн гараасаа Туддадар хүн гараасаа мөн Тибетака дараа хүн гараасаа гэсэн сайхан ерөөлтэйгээр ерөөл тавьж тэр хүнийг урьдчилсан байгаа. Тэгэхээр энэ одоо
эхний 3 одоо энтгэд болсон энэ газар болсон анхны сангаа энэ, 2 дахь нь Вайшаалид, 3 дахь нь одоо тэр Патна хотод болсон. 4 дахь нь энэ 3 юунд бол дандаа чэйжилсэн маяг явдаг байсан. 4 дахь сангаа энэ болоод одоо Шри Ланкад болох үед бол тэр бүх бурхны судар номуудыг пали хэлэн дээр бүгдийг одоо цаасан дээр бичиж ном болгож хэвлэж одоо хүн төрлөختтэй хүнд одоо ном руу шилжүүл сударт одоо бичиж үлдээсэн байдаг. Тэгээд 5 дахь хийгээд 6 дахь сангаа энийг бол Мянмар улсад хийсэн байдаг. Мянмар улсад болсон сангаа энэ дээр бол Сая Жубакийн Гойнкогш бол хоёулаа оролцсон байдаг. Ийм сайхан одоо гайхамшигтай түүх байна. За тэгэхээр бурхны сургаал номыг одоо цэвэр ариунаар нь одоо шүтдэг, биширдэг гайхамшигтай энэ одоо сургаал номыг шүтдэг Монголын ард түмэн ирээдүйд одоо хизээ нэгэн цагт энэ энтхийн жагарын орноор энэ сайхан орноор ирээд ялангуяа энэ одоо Ражгир хотод ирэхдээ одоо тэр өнөөдөр бидний очсон тэр олон гараа Вэлван хийдээр очих хэрэгтэй. Тэр юуны Дүмэсар хааныг одоо яаж хорьсон тэр шоронгийн хорихын тэр юун дээр очих хэрэгтэй. Мөн тэр Гижикут уулан дээр очих хэрэгтэй. Гижикут уулан дээр очиж тэр сайхан одоо Ананд хийгээд Маха Кашяпа тэгээд Маха Кашяпа тэгээд одоо Маха Монголан Шарипуд нарын бяцлаж ясна агуугаар очих хэрэгтэй. Мөн тэр Бимбисар хааны ордны одоо тойр хүртэл байж байгаа. Тэрэн дээр очих хэрэгтэй. Мөн хамгийн чухал бол энэ одоо Ражгир хотын энэ одоо халуун одоо аршаан байгаа хүмүүс их усан дурдаг газар байгаа. Тэр уулаас дээшээ яваад тэр тодорхой хэмжээнд одоо 100 м орчим яваад Махашапын агуун дээр очих хэрэгтэй. Тэгээд тэрнээс наашаа бас нэг 300 400 м яваад энэ сайхан агуу дээр ирж энэ түүхийг хөөхөн газар ирж бас мөргөж залбирч байх бол та бүхний одоо ирээдүйн сайхан одоо буян болно, гайхамшигтай болно. Дээрэс нь энэ газрын ач холбогдол нь юу гэхээр хойч үед бурхны гайхамшигтай сайхан шинжлэх ухааны үндэслэлтэй сургаал номыг цэвэр ариунаар нь онол практик хослуулн үлдээх сайхан одоо тэр сайхан одоо сэтгэлийн үүднээс энд үйл ажиллагаа болсон тэр зүйлийг бид нар хойд уламжилж бурхнаас заяасан заасан сайхан Анапана Випашна бяцлаглалын хойч үедээ цэврээр нь үлдээ. Амин заасан Пали Типетагийн сайхан одоо хойч үед орчуулж хэвлэж Монголынхаа урт төмд хүрэхээс гадна Пали хэлэн дээр нь цээжлээд Типетага даруйд Монголд олон гарах сайхан ёроолыг дэвшүүлж энд ирсэн хүн болгоно тэр Монголд дэлгэж байгаа тэр бүхний цаашдаа хойч үед 500 бүр 1000 жилээр нь цэвэр арай нь үлдээх сайхан үйлсэд бүгдээрээ одоо хийгээд ирээдүйн одоо буянтай шавнар буянтай монгол хүмүүс үтгээсэ гэж Ватсан үтнээс өнөөдөр энд ирж энэ сайхан ёроолыг тавьж байна. Та бүхэн ч гэсэн нэг өдөр ирж энэ газар ирж сайхан буян ёроол тавьж мөргөж залбирч энэ газар ирж бяцлал хийж буян их хураагараа гэж та бүхэндээ хүсэж байна.